Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөрсөг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Сүүлчийн өдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөрсөг, НТV телевиз, од мөндөр радио 83.3 170 гэсэн хос толгойноор хүлээ авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдааны салбарыг дэмжигч Ариг банк, за мөн чанартай орц, амттай сонголт, 100 жилийн түүх Итали өрмөнцрийн брэнд Locker ивент тэтгэж байна. Тэгэхээр студид Инх Бат Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За 1936 оны 8 дугаар сарын 19-ний үүр хаяарахтай зэрэгцээд унтлагын хувцс шиг харагдах нэлмэгэр цагаан өмд цамцтай нэгэн эр тоос шороонд дарагдсан хар машинаас бууна. Машин ирж зогссон газар нь Испанийн Гранада мужийн нийслэл Гранада хотын гаднахан орших Визнар Алфакар нэртэй хоёр жижигхэн сууринг холбосон шороон зам дагуух дов толгодын хормоо бил байдаг. Машинаас буусан өтгөн хар өмсгтэй ирнэ эдгэр залуу 38 настай гэхэд ихэд гундаж туйлдсан төрхтэй харагдана. За саргуу түнээр харах үе Андалузийн тэнгэрийн дор тэр ганцаараа биш байсан. Түүнийг энгийн хувцастай 5 цэргээр өөр 3 хоригдлын хамт машинаас холдуулан тууж байж. Тэр гурын хоёр нь анархистнэр зүүсэн бол тухайн бүх тулаанч бол нэг нь өрөөсөн хөлн модон буурал устай багш байж. Тэднийг энэ газар авчирсан хоёр хар тэрэгний урд гэрэл нь тослог модод игнэн ургасан ойролцоох хүндий газрыг бүхэлд нь гэрэлтүүлж байж. Хөөрхий хоригдлуудыг бойны амьтд шиг тууж байгаа 5 цэрэгээр Астра 900 загварын хагас автомат гар буу болон Германы Маузер загварын урт буу барьсан байж. Баригдан тугдж яваа дөрвөн эр шороон замаас дов толгодоос холдоод урдан цэлих тэгш дүүрэн талын захад тулж ирсэн дороо одоохон үхэн гэдэгтэйгээ сая л нэг бүрэн эвлэрч байгаа. Харин мөд амиа алдах гэж байгаа дөрвөн эрийн нэг өнөөх унтлагын хувцастай яваа ирнэ яруу найрагч Федерико Гарсия Лорка байсан. Энэ нэр одоо ганц Испани хэлт яруу найрагт төдийгүй 20 дугаар зууны дэлхийн яруу найргийн түүхэнд тодор бичигдэн үлдсэн. Федерико Гарсия Лорка ердийн нэг найрагч байгаагүй. Тэр яруу найрагчаас гадна жүжигийн зохиолч, театрын найруулагч байсан. Мөн тухайн цаг үеийнхээ Европын урлаг соёлдох бүхий л шинэлэг содон урсгал хөдөлгөөний нөлөөг тэр дундаа символизм, фьючеризм, сюрреализмын нөлөөг Испаний урлаг утга зохиол нэвтрүүлэх зорилготой байгуулагдсан 27 оныхан гих залуу яруу найрагчдын бүлэнгийн гишүүн байсан. Энэ их алдартай том бүлгэн байсан. Маш их нөлөөтэй тэгээд. За харин яруу найрагч хүнийг яагаад гэмт итээчийг үзээд өчиггүйгээр буудан хороох болсон бэ? Лоркаг алагдахаас 2 дахь сарын өмнө Франко нарын генералууд төрийн хэрэгэлт хийж хүнээр бол дөнгөж нялхнараа байсан Испани ардчлалыг үлгийд нь боомлсон. Франко Испани мэдлийн Марокко дахь цэргүүдийг тэр дундаа Испанийн гадаад цэргийн легион гих зэрлэг балмуудаараа нэрд гарсан 40 гаруй мянган африканиста гэж гэгдэх цэргүүдийг командалж байсан. Харин түүний удирдсан цэргийн бослого хэдхэн өдрийн дотор газар авч хэд барууны үзэлтнүүд болоод фашистууд Испани иргэний гвардийн гишүүдийг игнэндээ нэгтгэж чадсан баг. Цэргийн эргэлтээр төрийн эрхийг булаасан Франко нарын цэргийн эрх мэдлэлтнүүдийн гол зорилго нь 1936 оны 2 дугаар сард болсон сонгуулиар ялалт байгуулсан зүүн жигүүрийн нэвсэл буюу Ардын фронтыг төрийн эрхээс зайлуулах байсан. Испанд ер нь өөрчлөлтөд ардчилсан болж байсан. Гэтэл байдал шал өөрөөр эргээд Испанд маш аимшигт үйл явдал болдог. Нэг үндэстэн хоорондоо бие биенийгээ маш олон хүнийг амийн ороосон ийм аимшигт үйл явдал болсон байхгүй. Тэд 1931 онд байгуулагдсан Испаний 2 дугаар бүгд найрамдах засгийг улс үндэстнээсээ урвсан гэж үзэж байв. Уг нь 2 дугаар бүгд найрамдагчид цэргийн дарангуулагч Примо де Ривераг түлхэн унгаад түүний гол хань хамсаатан гэгдээд байсан 13 дугаар Альфонсо хааныг мөн сентенээс нь буулгацсан байсан юм уу. Бүгд найрамдах засаг тогтсноос хойш 5 жилд зүүнтнүүд улс орноо орчин үеижүүлэх өөрчлөлт шинжилтийг өргөн далаацтайгаар хийж эхэлж байсан. Шинэ засгийн эрх баригчид нь эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх тухай хэд хэдэн хууль баталсан. Өөрийн гих газаргүй тариаланчдад төрийн дэмжлэг үзүүлэх, боловсролын тогтолцоог аль болох католик сүмийн үзэл сурталаас цэвэрлэх, улс төр дэх цэрэг армийн нөлөөг бууруулах зэрэг олон шинжиллийн суурийг тавьсан байл. Орчин цагийнхны нүдээр харах юм бол эдгээр нь зайлшгүй хийгдэх учиртай өөрчлөлт. Ардчлалын төлөөх чухал үйл явц байсан эндээс харагдаж байгаа.
Харин 20 дугаар зууны их үеийн Испаничуудад нэн ялангуяа өөрсдийгөө үндэсний үзэлтэн хэмээн тодорхойлсон хаан засагт үнэнч хүмүүс, консервативчууд, за мөн хатуу католик номтнууд, чинэлэг газрын эзэд болон фашистуудад энэ бүх гинтийн өөрчлөлт нь огт таалагдаагүй. Тиймээс юм бүхнийг буцаагаад байранд нь тавина. Испани орны өмнөх сүр жавхлан сэргэн, за шинжлэгчдийг зайлуулна гэсэн Франко нарын цэргийн эрх мэдэлтнүүдийн амлалт нь тэдний сэтгэлийг ихээр хөдөлгсөн байна. Франкогийн удирдлагад ор нэгдэн нийлсэн үндэсний үзэлтнүүдийн хувьд за эрс шинжлэлийг хүсэгчид жинхэнэ ардын дайсан, урагчт нь байсан. Харин тэдний овоо хараанд хамгийн түрүүнд өртсөн шинжлэгчд нь 90 үеийнхээ гоц хэтнүүд, за ард олныг шинжлэлд урайлан дуудсан нийгмийн зүтгэлтнүүд гэгдэх Лорка нарын уран бүтээлчд байж манайхтай их л төстэй тий. За Федерико Гарсиа Лорка нь 1898 онд Испани өмнөд хэсэгт орших Гранада хотын ойролцох Фуэнте Вакерос хэмээх жижигхэн тосгонд мэндэлсэн юм байна. За найрагчийн аав нь тосгоныхоо ойролцоо үржил шимтэй тариалангийн талбай фермтэй, за Гранада хотын төв том гэгчин виллатай газрын эзэн, за хөрөнгө чинээтэй нэгэн байж. Тэр мөн Испаний элсэн чихрийн үйлдвэрлэлээс ихээхэн ашиг хүрсэн алсын хараатай бизнесмен байсан юм байна. Харин ээж нь бага сургуулийн багш байж. За Лоркагийн гэр бүл 1905 онд ойролцох Валдерубио гэдэг суурин руу, за 1909 онд мужийнхаа төв болох Гранада хот руу нүүж, за хотын гаднахан байх Хуэрта де Сан Висенте гэх цуслангийн байшинд амьдардаг байсан юм байна. Идүүгээ нэрт найрагч амьдарч байсан энэ суурьнд түүний нэрмжт олон газар нь бий болсон. За 3 байшингийн гурвангийн гэр мүзэ болгоцсон байх юм билий. За Лорка гэх энэ хүү багын хөдөлгөөнтэй, тал талын авьяастай хүү байж. Гэхдээ баг дунд сургуульд байхдаа хичээл номдоо тааруухан сурагч байж гинэ. За түүний эрэгтэй дүү, охин дүү хоёр нь хичээл сурлагатай хавьгүй илүү. Эрдмийн мөрхөө үл энэ хоёр нь арай дээр гэж үзэгдэжсэн юм байна. За харин Лорка өсвөр настайгаас яруу найраг, уран зохиолоос гадна сонгодог хөгжим, ардын урлаг, дүрслэх урлаг сонирхож судалж эхэлсэн гинэ. Үүнд нь өсөж төрсэн газар орныхын дуу хөгжим, за ялангуяа цигаануудын хөгжим болон фламенго бүжиг хамгийн ихээр нөлөөсөн. Лорка удалгүй бүр төгөлдөр хуур гаргууд сайн сураад бүр зурдаг болсон. Хөөх, бас ямар авьяастай юм бэ? Төрлийн тий. Арай баж болог байна. Өөрөө жүжиг бичээд найруулад зарим хэсэгт нь бүр өөрөө ч жүжиглдэг болсон гинэ. Тэгэхээр түүний авьяас дундар шиг байх. Илдвэртэй юм аа. Тий. За Гранадагийн их сургуульд тэрээр хууль зүй, гүн ухаан, уран зохиолоос суралцж, за юунаас илүү мэрэгжлийн хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг байсан юм байна. Хөгжмийн асар өндөр мэдлэг мэдрэмж нь хожмоо түүний шүлэг найрагт шингэсэн гэдэг. Лоркагийн шүлгүүд үнэхээр ч онцгой хөгжмөлөг, тэмдээч орчуулагдчихгүй гэгддэг байж. Түүний бүтээл төрөлд хамгийн их ашигладаг салхи, агаар, дуу гэсэн үгс нь жишээ нь Испани хэлэнд баг нэг үг шиг дуудагддаг гинэ. Тэгэхээр орчуулахад их хүндрэлтэй байх нь тийм. За Лоркагийн урлагийн авьяас бэлгээс гадна хөв хүний зант өрх, бие авч явах байдлаараа гойдын онцгой нэгэн байж гин. За цуутай зураач Салвадор Дали гэхэд 1920-ад оны ихэр Лоркатай танилцаад ойр дотн нөхөрлөх болсон гинэ. За энэ үүнээс хойш бусдыг татах онцгой ижид офицсанд нь битүүхэндээ хатаархдаг байсан юм. За заримдаа элдв үдшилэг цэнгэний үеэр найрагч найзынхаа сүрэнд дарагдахгүй тулд хамт нарийж цэнгэхээс зайлс хийдэг байсан гинэ. Салвадор Далиг илүү гарч иж давж ийн гэдэг чинь маш тийм өөртөө хүмүүсийг татах тийм өвдөлттэй хүн байсан баг. Ямар нэг юм харизмтай бүр нэг тийм. Тий. Соронц шиг л залуу байж. Тийм байна. За Лорка 1921 онд буюу 23 наснда яруу найргийн анхны төвөөрөө хэвлүүлсэн байна. Харин хамгийн алдартай төв нь 1928 онд хэвлэгдсэн циган балладууд гэдэг нэртэй ийм төвөр юм байна. 1930-ад оны их үеихэд Лорка Испани хэлээр бичдэг, за амь цэрүүн зохиолч найрагчдын дундаас хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй уран бүтээлчтэй нэгээр зүү ёсоор нэрлэгдэх болсон гэнэ. Тэрээр 27 оныхон утга зохиолын бүлэгмийн бусад гишүүн найрагч найз нөхдөйгээ хамтаар Испани яруу найрагт шинжилэл хийж, за Европын олон шинэ урсгалын нөлөөг шинэ цагийн Испани уран зохиолд нэвтрүүлэхээс гадна өөрийн Андалуз нутгийн ардын урлагийн уламжлалыг давхар сэргээж өгсөн гавьяатай гэгддэг. За Чилийн нэрт яруу найрагч Испани хэлд өөр нэгэн гайхамшигт уран бүтээлч болох Пабло Неруда сайн анд Лоркагийнхаа тухай би түүн шиг сүр жавхлан, гоц ухаан, жигүүртэй зүрх, болор тунгалаг хүрхрээ адил урсах авьяас бэлэг
нэгэн бие цогтлаасан өөр хэн нэгэнтэй таарч байгаагаа гэж магтсан байдаг юм. Яа, жигүүртэй зүрх гэж юм ямар гоё төрсөлт юм бэ? Тийм бааз. За гэхдээ тэрхүү болор тунгалаг авиас бэлгийн ард нь Лоркагийн эмзэг хүндүр сүүдэртэйч гэж болох хар талаа бас нуугдж байсан. Уран бүтээлээрээ ил тод илэрхийлж чадахгүй боловч Лорка ижил хүстэн гэдгээ ойр дотны хүмүүсээсээ нууж байгаагүй гинэ. Түүнийг Испани баримлч Эмилио Алладрен Перехо гэдэг хүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан. За түүнээс салаад сэтгэлээр унаад Нью-Йорк явсан гэж үздэг юм байна. Лорка Америкт байх хугацаанд буюу 1929-с 30 оны хооронд бичсэн шүлгүүдээ Нью-Йоркоор аялсан яруу найрагч нэрээр төвөр болгон эмхтгэж гаргаж. Гэхдээ энэ төвөр нь түүнийг нас барсны дараа буюу 1940 онд л сайн нэг хэвлэгдсэн юм байна. Энэхүү төвөрт багтсан зарим шүлэг, за тэр дундаа хотыг түшгэлсэн капиталист нийгэм, хэд материаллык хандлагыг шүүмжилсэн шүлгүүд нь за өмнөх бүтээл төрөлүүдээс нь ихээхэн ялгарч байсан. Лорка өмнө уянгийн яруу найрагч, ардын урлагийн дууч гэдгээр илүү танигдсан байсан юм байна. Харин Нью-Йоркт амьдарч хөлийн чандад юм үзэж нүд тайлан дээр нь хувь хүний хуваар илүү төлөвшөж ирээд өмнөхөөсөө ч илүү улс төр нийгмийн идэвхтэй болж ирж байгаа юм байна. Тэгвэл ивент итгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай орц амттай сонголт 100 жилийн түүх Итали өрмөцрийн брэнд Locker дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр 1925 онд Итали улсын Тиролийн нуруунд цэвэр ус цэнгийг агаараар баялаг далайн түвшнөөс дээш 1000 метрийн өндөрт амтад өрмөцрийн үйлдвэр үүсгэн байгуулагдсан нь өнөөгийн Locker брендийн түүхийг эхлэл үйжээ. Тэгэхээр Европын үе дамжин эрхлэх одоо ийм үе дамжиж эрхэлж байгаа бизнес эрхлэгчтэй европчууд их хүндэтгэлтэй ханддаг. Тэгэхээр 100 жилийн уламжлалаа хадгалж 3 үеэрээ дамжин гэр бүлийн брэнд дэлхийн брэнд болтлоо өргөжж байгаа ийм брендийн талаар танилцуулах гэж байна. За энэ Locker нь Италийн альпин цэвэр агаарт байгалийн гаралтай түүхий дээр үйлдвэрлэдэг гэдгээрээ ялгардаг. Бүх амттан өрмөцөр, шоколад, жигнэмэг энэ одоо бүгд химийн нэмэлт бодис, хугацаа орцгогч, өнгө амт өнөр оруулагч байгалийн одоо иймэрхүү зүйл агуулхгүйгээр цэвэр орцтойгоор хийгддгээрээ маш том давуу талтай байгаа. За дээрэс нь одоо Локрийн бүх бүтээгдэхүүн бүх амттанд нэг юм самрын тос, газрын самар заавал ордог нь бас давуу тал нь юм байна. Тэгээд энэ өрөмцрийг одоо дэлхийн даяар хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болгоход бас нөлөөлдөг. Тэг өнөөдөр зөвхөн амттны брэнд биш харин байгаль гэр бүл чанар уламжлалыг эрхэмлэгч Италийн бахархал болж байгаа энэ брендийг Монгол улсад Алтан жолоо Импекс компани маань 24 оноос хойш амжилттайгаар албан ёсоор нэвтрүүлээд байна. Тэгээд хэрэглэгчдэд хүргэж байгаамаа та нар манаас юм 100 жилийн түүхтэй брендийг амталж заодохгүй шинэ жил болох гэж байна те. Баярын ширээндээ тавих найз нөхөд хамаатан саданда бас бэлэг болгох өгөхийг хүсэх юм бол Carrefour, Номин, Walmart, Orgel, CUG 95 бүх салбаруудаар худалдаалагдж байгаа. Facebook-ээр нас Locker гэд хайгаад бас Locker Imen гэд хайгаад сонирхож мэдээлэл авч болох юм биш шүү. Тэгээ манай дээр бас амтлагаа нэрсэн амаа олохгүй идсэн сурагтай. Тэг миний ам бол хурж амжаагүй. Зандаа бүгдийг нийцсэн юм аа. Харин тиймэрсэн. Амаал болохгүй лээ. Тэгээд бас гой санагдаж байна. Би ер нь яг нэг гурилан бүтээгдэхүүн нэг дуртай биш мөртлөө энэ нэг вафллах уу юу? Тийм вафл. Тэг би бас үзмээр байгаа шүү эдэж. Баярлаа. За баярлаа. За Лорка ингээд Нью-Йоркоос эх орн руугаа 30 онд ирж байгаа. За их нутагтаа ирсэн үеийн Испани 2 дугаар бүгд найрамдах засаг төр байр 2 дугаар бүгд найрамдах засаг төр барьж эхэлсэнтэй давхацдаг. Энэ 1930 он гэж байгаа. Улс орноо шинчилж ардчилсан тогтолцоотой болох гэсэн шинэ эрх баригчид Лоркаг оюутны театрын захирал ерөнхий найруулагчаар ажил тамилдаг. Испани шинэ засгийн газар боловсролын яамнаас бүрэн санхүүжж байсан энэ театр нь хөдөө орон нутагт үндэсний театрын урлагийг сурталчлаж танилцуулах үүрэгтэй. За ард олонд үн төлбөргүй тоглолт явуулдаг юм явуулын театр ингэнэ. За судлаачдын үздгээр Лорка Америкт байсан жил гаруй хугацаанд Америкийн Африк гаралтай иргэдийн дунд орж аж амьдралтай танилцсан нь түүнд онцгой сэтгэл төрүүлсэн. Америкаас ирж ирэхдээ тэр урлаг соёлоор тэр дундаа театрын урлагаар дамжуулаад нийгэмд өөрчлөлт авах ёстой гэсэн хатуу үзэл бодолтой болоод ирсэн юм байна. Зөв үзэл бодолтой ирсэн биш үү нэрээ. Лорка энэхүү оюутны театрын захирлаар ажиллаж байсан жилүүддээ жүжигийн зохиолчийн хувьар нэр хүндийг нь дархалсан хөдөөгийн гурвал гэгддэг алдартай 3 жүжигээ бичсэн юм байна. Цус торим, Ерма, Бернард Альбагийн байшин гэдэг нэртэй эдгэр жүжиг нь за Испани нийгэмдх богшиж угжирсан уламжлал за тогтсон хим хэмжээг шүүмжилснээрээ ихээхэн дуйлан дэгдээсэн байдаг. Яг нэрээ. Одоо энэ цус торим зохиол дээр гардаг байхгүй.
бүр ингээд хүчээр шахуул суулгаад маш хайртай хүмүүс хоорондоо салж байгаа тухай тийм. Тэгээд тэр ээж аав нь хажууд нь байгаа л одоо хүүхэд нь яг яах ёстой хүссэн юм а хизээч хийж чадахгүй байгаа зовж амьдарч байгааг нь харж байгаа тухай гардаг. Манай тоглогдчихсэн шүү дээ. 90 оноос тоглогдсон юм байна. Манай энэ лээ драма театр дээр. За Лорка театрын ажилласаа болоод амьдралынхаа сүүлийн хэдэн жил за өмнөхөө бодвол харьцангуй цөөхөн шүлэг бичсэн гинэ. Энэ тухайга тэрээр театрч бас нэгэн төрлийн яруу найраг шүү дээ гэж хэлдэг байсан юм байна. За түүний яруу найргийн төрлөөр төрөвсөн сүүлчийн томоохон бүтээл шүлгийн төвөр нь 1936 онд хэвлэгдсэн Харанхуй хайрын сонатууд гэдэг нэртэй. Энэ номыг судлаачид Испанийн зохиолч сэтгүүлч 1936 онд дөнгөж 19 настай байсан Хуан Рамирес де Лукас зориулсан Лоркагийн хайр сэтгэлээ илчилсэн бүтээл гэж үздэг гинэ. Хайртай залуудаа зориулаад ном гаргасан байна. За де Лукасын Лоркатай хувийн харилцаатай байсан нь за Лукасыг нас урснаас буюу 2010 оноос хойш ил болж байгаа гинэ. Тэрнээс өмнө нууц байсан юм. За Франкогийн армийг төрийн эрх булаахаар Мадрид руу улам бүр ойртох үед Лорка 1926 оноос хойш жил бүр зусаж ирсэн Гранада хотын гаднах байх за туслангийн байшинтай байсан. Франког фашист Итали болон нацист Германы засгийн газар дэмжиж ирсэн. Нацистууд гэхэд Франкогийн цэргүүдийг Гибралтарын хоолойгоор гаргахад нь тусгай хүчин илгээж бүр агаараар зөөвөрлж өгсөн гэдэг. Харин төрийн эрх байраад хэдхэн жилийн өрөөдөж байсан бүгд найрамдах засгийнхны талд зөвлөлт холбоот улс болон Мексик тэргүүтэй орнууд байсан юм. Франкогийн удирдсан үндэстний үзэлтнүүд за ялангуяа хурандаа генерал Кейпо де Ляногийн удирдах байсан босгогч цэргүүд Испаний өмнөд хэсэгт за хожимо цагаан террор хэмээн нэрлэгдсэн аллаг, яргалал, хоморглон устгал зохион байгуулж хэдэн 10,000 хүний амьд хүрч байсан ийм үйл явдал болж байж. Өөрсдийгөө үхлийн сүт залуус хэмээн нэрийдсэн Франкогийн фашист цэргүүдийн уран Viva la Muerte энэ нь үхэл мантугаа гэдэг ураа байсан. Энэ аимшигтай хүчирхийлийг газрах бас өмнө Лорка уран бүтээлийн ажиллаар төр суушаад байсан Мадрид дахь суудсаа нэг мөр орхиод төрлөх Гранада хоттой бөгж байж. Гэвч үүмэн самун аллаг хэрцгээлэл сар хүрэх хугацаанд Испанийн газар сайгүй тархсан. Нэг л мэтгэд Гранада хотын төв оршуулгын газар нь олон хүнийг нэгэн зэрэг буудан хороодог, цаазын яал гүйцэтгэдэг аллаг үйлдэх газар болон хувирсан. Энэ бүхэн Испани орн ахин католик хаадын гарт орох уу? Эсвэл дундад зууны үеиг шиг феодлын улс болох уу? Үгүй бол Сталины коммунизм, Гитлерийн нацизмын аль нэгийг дагах уу гэдэг шийдвэрлэх иргэний дайны эхлэл байж. Испанийн дотоод зөрчил тэмцэл огт шин зүйл байгаагүй. 1936 оны иргэний дайны үүдэл шалтгаанууд нь магадгүй бүр 100 жилийн өмнө үүсэн бүрэлдсэн ч байж мэднэ гин. Испани орны зөвхөн сүүлийн 120 жилийн түүхэнд л гэхэд иргэний 3 дайнд игдсэн. За 6 үндсэн хууль батлагдсан. 2 дарангуулагч төрийн эрх барьж, за төрийн эрхийг булаах гэсэн 50 гаруй оролдлого гарч исэн. Америк нэгдсэн улс анхны үндсэн хуулиа ер нь өөрчлөөг байхгүй. Одоо хүртэл байна. Тэнд 3 жилийн дотор 6. Тэгсэн үү тий? Тэгээ 6 удаа өөрчилж байгаа. За 1936 оны хурцтмал байдал. Гэхдээ ганц Франко болон түүний хэд хүнсрэх фашистуудыг дангаар нь буруутгах аргагүй. Улс орноо өөрчлөн, шинчилнэ, ардчилсан засаг тогтооно хэмээж байсан эрх баригч ардын фронтын зарим улс төрчид жалгаагүй. Хүчирхийлэл, эмх замбраагүй байдлыг сөргөлдөгч талуудын асуудлыг нэг мөр шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ гэж үзэж ирсэн юм. Тэгэхээр хоёр тал хоёулаа л хүчирхийллээр асуудлыг шийднэ л гэж одоо үзэж байж. Лорка Гранадад ирсэн даруйдаа л өөрийгөө Мадридаас олчихсан одоо аюулгүй гэж бодож байсан. Гэхдээ энэ нь маш том эндүрэл байсан. 1936 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хаант засгийг дэмжигч ардын фронтыг эсрэг үүсгэж. За гол идэвхтэн Хосе Кальво Сотело гэх хүн бүгд найрамдагчдын гарт ам өргөдчихдөг. За энэ нь үндэсний үзэлтнүүд болон зүүнтнүүдийн дайсагналцал хагаралтааныг улам бүр дэвэргэсэн. Энэ үед Гранада хэдийнэ дайсагнч талуудын хөл дарагдаад хаасайгүй зах замбраагүй байдал үүсэт байж. Гранада хот гэхэд л захирагчгүй болоод олон сарын нүүр үзсэн байж. Улс төрийн нөхцөл байдал ихээхэн түгшүүртэй байсан тул хотын даргын ажлыг зориглож хийх хүн олдохгүй байсан гэнэ. Тэгсэн чинь Лоркагийн хүргэн дүү Мануэль Фернандес Монтесинос гэж хүн Гранада хотын захирагч болчихдөг. Тэгэд ерөөсө 7 хоноггүй
алуулдаг байхгүй. Үн цэцрэг үзэлтнүүдийн гарт. Тэр ийм одоо хүнд одоо үе байсан байна. Хотын дарга хийх хүн алдахгүй нэгт ч юу гэсэн үг. Фашистууд хүргэн дүүгэнд хороос өдрөө буюу 1936 оны 8 дугаар сарын 16-нд Лоркаг баривчилж. Гэхдээ түүнийг дараа өдөр нь фашистуудаас зүгтэж чадсан. За 26 настай найрагч анд Луис Розалисийн гэрт нуугдж байсан гэдэг яриа байдаг юм байна. Харин танилуудынх нь нэг магадгүй Гранадад амьдардаг байсан хамаатан саднуудынх нь нэг Лоркагаас урвсан байж магадгүй гэж үзэж байгаа. Магадгүй хэнийг ч алж хорооход бэлэн байсан фашистууд үндэсний эсрэг үзэлтэй гэж өөрсдийг нь үздэг хүмүүсийг ирүүдэж хүчээр амалтуулсан ч байж мэднэ. Зарим түүхчид яруу найрагч Луис Розалисийн ах トゥ нарын нэг нь фашистуудад мэдээлэл өгсөн гэж таамагладаг гинэ. Бүр зарим нь Лоркагийн ээжийг санамсаргүй алдсан гэж үздэг гинэ. Ингээд ямартай ч Лоркаг 8 сарын 18-ны өдөр найзынх нь гэрээс буу агссан бараг 100 орчим цэрэг бусад нөхдийн хамт чирч гултжин гаргаж ирсэн гэдэг. Соёлын ивэнттгэжээ танилцуулъя. Яг нэг киноны сценад л бодогдоод байна. За тэгэл хин ч гэсэн тэр амар шахалтанд бол тэгэл ам алдхаас өөр аргагүй нөхцөл үүсгэж байгаа л тэ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдааны салбарыг дэмжигч Ариг банк маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр та нартаас гоё мэдээд болгоход Ариг банк бизнесийн зээлийнхээ хүүг бууруулсан. 2025 оны ерөөсөө худалдааны салбарыг дэмжигч жил болгож зарлаад энэ хүрээндээ бас эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлүүдийнхаа хүүг 1.5-аас 1.7% хүртэл бууруулсан. За давуу талууд нь гэвэл 48 сар 4 жилийн хугацаатай тавхан зээл авч болно. Уян хатан нөхцөлтэй түргэн шийдэгдэн зээлийн хэмжээ бас харьцангуй өндөр юм аа. За бизнес эрхлэгч одоо та ямар ч бизнес эрхэлж ирсэн гэсэн энэ зээлийг авах бүрэн боломжтой. Дээрэс нь давуу тал нь бол мэдээж бага хүүтэй. Энэ зээлийг авснаар та бизнесийн ашиг орлого чинь тодорхой бодит нэмэгдэн. Тэгээ бүтээгдэхүүн үйлчлэгээний чанараа сайжруулах маш олон боломжуудыг танд олгож байгаамаа. Тэгэхээр та 24 цагийн турш 70 10 техник гэсэн утасны дугаараар лавлаад өөрт чинь зээл үүсэх боломжтой, хэдэн төгрөгийн зээл авч болох, ямар бичгээр нь бүрдүүлэх талаар мэдээллүүдээ авч болох юм. За Facebook-аар Ариг банк цэгмэн гэж хайгаад бас мэдээлэл авч болно. Вебсайт нь бол Ариг банк цэгмэн гэд бас байж байгаа. Латинаар бичээд. За Эрдэнэт тархан Баян онгор бол Улаанбаатар хотын салбаруудаар та бүхэн маань үйлчлүүлэх боломж байна. За тэгээд ерөнхийдөө бизнес эрхэлж байгаа хүмүүс маань одоо энэ зээлээ аваад өөрийнхөө бизнесийг 2 дахин одоо өсгөж 2 салбартаа болгож ч юм уу бараа бүтээгдэхүүний нэмэгдүүлж ашгаа нэмэгдүүлэх боломжийг бас битгий алдаарай. Ариг банкнда баярлалаа. За баярлалаа. За ингээд Лорка баригдсан байж байгаа. Ирландын зохиолч, Испани судлаач Иан Гибсон 1971 онд Лоркагийн үхэл гэдэг ном хэвлүүлсэн. За энэ номд бичснээр фашистууд Лоркаг модон төгөлж зодож занчсны дээр социалист үзэлтэй ижил хүйстэн зэрэгээр нь онцлоод хил хамаар ихэд дормжилж байсан гэнэ. Юу ээ тэр одоо тэд нарт яг ямар хамаа байна. Тэгэл шалтгаан гаргана шүү дээ. Юу ч хамаагүй. За бүгд найрамдагчдын үзэл санааг дэмжиж, за бүр тэдний бодлогыг хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх, шинжлэлийг магтан дуулах зорилготой Уидны театрын захирал ерхий найруулагчаар ажиллаж байсан нь. За дээр нь Гранада хоттой нэр хүндтэй нөлөөтэй нэгэн атлаа нутаг орныхоо консерватив үзэлтнүүдийг хайр найргүй шүмжилдэг байсан нь Лоркаг инхүү үндэстний үзэлтнүүдийн дайсан болгож байгаа. Түүнийг хөнөх эцсийн шийдвэрийг Рамон Руис Алонсо гэдэг улс төрч гаргасан юм. Гранадад ах үндэсний үзэлтнүүдийг өөр хооронд нь зуучилж байсан гэх хэд барууны үзэлтийн хүн төр гэрэх цагт өөрийгөө өндөр дээд албан тушаалд очно гэж гордож байсан юм. Руис Алонсо Лоркаг баривчлах, цаазлах ажлыг удирдан зохион байгуулахдаа нэрт найрагчийг үзгээрээ буутай дайснуудаас ч мэн илүү хор уршиг тарьсан хүн гэж тодорхойлж байж. Ялангуяа хөдөөний гурвал гэгдсэн 3 жүжигийнх нь нэг Иермаг нь Испани үндэстний үнд зүйлс рүү халтсан хэмээн буруу шааж байсан. Алдарт нэртэй яруу найрагчийг хөнөөж байгаагаа мэдж байсан тул фашистууд цаазын ялыг маш нууц байдалд гүйцэтгүүлэхийг зорьсон гэнэ. Хэдий тийм ч гэсэн нутгийнхны ам дамжсан яриа. За хэдэн жил ууггүй цуглуулсан. За дээр нь альбом бичиг баримтуудыг сайдаар судалсан гэх дээр дурддаг Иан Гибсон биш үү? За тэд нарын зохиолч судлаач нарын ачаар бид энэ мэдээллүүдийг одоо ингээд мэдээд яриад байгаа юм. Хэрвээ тэр судлагдаагүй байсан бол
юу болж байгааг юу болсныг таг мэдэхгүй байна. Тэгэхээр маш нууцлаад цаазалж байгаагаар нь бид нар мэдэхгүй л авах байсан байна тий. Тэгээд сүүлд ингэсэн юм байна, нэг зураг гарч ирсэн юм байна л да. Тэрэн дээр буудуулахаас өмнөх зохиол уншиж, ном уншиж Лорка гэдэг нэртэй. Тэр зураг нь бол хуурамч зураг юм гинэ. Хуурамчж байхтай. Өөр зургийг л Лоркагийн зураг байсан гэдэг. Сүүлийн зураг нь энэ байна гэдэг жоохон нэг хэсэг шуугсан юм байлээ. Тэр нь зүгээр нэг Испани нэг хамтлагийн cover зураг байсан байхгүй CD-ийнх нь. Тийм нэг юу гэдэг лээ. Буруу мэдээлэл бас явж ирсэн юм байна шүү. За Лоркаг баривчилсан өдрөө фашистууд түүнийг ойролцоох хотын захиргааны байранд аваатсан гэнэ. Тэнд чухам ямар яриа болж түүнийг хэрхэн ирүүдэн шүүснийг одоо мэдэх ямар ч арга байхгүй. Фашистууд 1936 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжигч нь Лорка тэргүүтээ нийт 4 хүнийг буута 5 зэрэгээр харгалзуулаад 2 машин цуулгаж хөдөөгийн замаар довтлохж байгаа. Лорка алагдахаас 3 сарын өмнө нэгэн сонинд ярилцлага өгсөн байна. За энэ түүний сүүлийн ярилцлага байж л те. Тэрхүү ярилцлагада энэ хороод мэдлэх үгүйгээ би өөрөө сонгоогүй. Нэгэнт үүдэн бий болсон амьдралаа яаж чадахгүйтэй адил би үхлийн өмнө ч гэсэн хүчин мөхс гэдгээ мэддэг. Тийм болохоор үхлийн тухай бодол намайг огтхонч зовоодаггүй гэж хэлж байсан юм. Иан Гибсон олж авсан мэдээллээр цаазын ял гүйцэтгэсэн 5 ирийн нэг нь Лоркагийн нэгэн жүжигт доромж маягаар шигтгэн оруулсан дэн хошин дүрийнх нь жинхэнэ цаад эзнийх нь үеэл дүүн байсан гинэ. Нэг хүнийг хошин жүжигтээ дүрслээд бичиж жоохон доромжлаад тийм байна. Тэр хүнийх нь үеэл дүүн тэр 5 зэргийн нэг нь. За тэгэхээр энэ хүнд бууны гох дарах энэ хой шонзон байсан гэсэн үг. За харин өөр нэг хүн нь шинээр тогтоогдоод байсан бүгд найрамдах засгийн анхны ерөнхий сайдын ховын жолоочоор бас өмнө ажиллаж байсан гэнэ. За тиймээс түүнд ч бас одоо ховын шонзон байсан байхыг үгсэх аргагүй. Тийм байна. Лоркагийн цогц өнөөгөр олдоогүй байна. Испани иргэний дайны үеийн хамгийн эмгэнэлтэй явдлын нэг. Фашистуудын үйлдсэн хамгийн том гэмт хэргийн нэг гэгддэг Лоркагийн аллахын үнэн мөнийг олох гэсэн хүмүүс зөвхөн шин зүүн гарснаас хойш 3 удаа Лоркагийн шарилыг олох гэж оролцсон гэнэ. 2009 онд, 2014 онд, 16 онд энэ хүмүүс Визнер, Алфакар орчимд бүрэн хэмжээний малтлаг, эрэл хайгуулын ажил хийсэн ч амжилт олоогүй. Гранадагийн шүүхээс 2008 онд Лоркагийн аллахыг шалган мөрдөх бүр хавц тэрэг хүртэл нээсэн гэнэ. Ингэснээр Лоркагийн 2 дүүгийн үр хүүхэд ачцээ нар хэрв найрагчин шарилын үлдэгдэл олдлоо гэхэд ДНК-гийн одоо мэдээлэл өгөх юм боломжтой болж байгаа юм гинэ. Тэгээд тэд ч гэсэн зөвшөөрсөн. Визнер суурингийн ойролцоох иргэний дайны үеийн оршуулгын газарт өөр нэгэн томоохон малтлаг 2021 онд эхэлсэн. Энэ малтлагын ажил одоо хүртэл үргэлжилж байгаа. Энэ газарт хэдэн зуун хүний бие цогцсны үлдэгдэл яс байгаа гэж судлаач таамагладаг. 1936 оны намрын тэр өдөр амиа алдсан Федерико Гарсиа Лорка хэд үндсрэг үзэлтнүүд буюу фашистуудыг сөрсөн мянган испанчуудын ердөөл нэг нь л байсан. Испани иргэний дайн Лоркаг алагдсанаас хойш бараг 3 жил үргэлжилсэн. 1936 оны 7 дугаар сарын 17-нд эхлээд 1939 оны 4 дугаар сарын 1-нд үндэсний үндэслэлтнүүдийн ялтаар дууссан энэ дайнд 500 мянгаас 1 сая орчим хүн амь үргэцсэн гэж үздэг. Дайнд ялсан Франциско Франкон харин 1975 оны 11 дугаар сард нас барах хүртлээр улс орноо хатуу гараар удирдах байсан. Чи юу мэдэх вэ? Реал Мадрид, Барселона гэдэг баг. Мэднэ. Тэр хоёр ч хоорондоо маш ширүүн тэмцэлтдэг шүү дээ. Нэг нь Каталан үндэстнүүд, нөгөөт нь яг энэ Испанчууд гэл. Тэгвэл эзэн хааны баг гэдэг байхгүй юу Реал Мадрид. Франкогийн л баг гэсэн үг. Тэгээд энэ хоёрын тоглолтын дундуур бас энэ хатуу гараар удирдсан гэж шүү дээ. Энэ хатуу гар нь ч гэсэн орж ирдэг байсан. Ийм тохиолдлууд байдаг гэдэг. Юм болгон шингэцэн л тий. Тий. За хоёлаа энэ гоё хүний намтрыг ярьсан. За тэгэхээр Лоркагийн нэгэн шүлгийг аюур заны орчуулан эмхэтгээд 2008 онд олонний хүртэл болгосон Дэлхийн сонгомл яруу найраг номоос нэг шүлгийг хүргэе. За тэгээ. Нэг өчигдөр би амтны нэвтрүүлэг дээр ярьжсэн байхгүй нэг. Хүний хамгийн их хүний амьд хүрдэг аюултай одоо юм 15 амтны чагсаалтын нэгдүгээрт нь шумал ороод хоёрдугаарт нь хүн орж байгаа байхгүй. Тэгэхээр бүх одоо араатай амттын ингээд нийлээд
би нэг хүнийг хороож байгаа тэр байдал нь хүнийхээс давхгүй байгаа байхгүй. Шумуулыг бол яг одоо шумуул арай илүү л дээ. Тэгээ нэг санаатаагаар алдаг хүчирхийлэл ус хонцон. Тэгээд энэ үед бол иймэрхүү үзэл бодлоор бол хамаг сэхэт хамаг мундгуудыгаа ингэж алсан энэ хард орсончууд. За бороо гэж шүлгэн. Хамтдаа сонсъё те. Гарсиа Лорка бороо. Бороонд нууцлаг бүхнийг нээх чанар. Бодлогошронгүй зөөрөмөглөх өн эртний амт буй. Зохиогдоогүй өөрөө төрсөн дуу тэрнтэй хамт сэрж, зоргоор унтах байгалийн нойрмог сэтгэл жижирнэм. Хүүх намын үнсэлтэд газар дэлхийн маань суурч, хүй эртний домог амилж ахин сэргэн. Тэнгэр газар хоёр анх болцох мэт гэрвшиж, тэдний ичимхий учрал үдшиг нэвт асгарнам. Хур бороо гэдэг үр тарианы үүрийн гэгээ, тэр бидэнд цэцэгсийг авчирч, тэнгисийн ариун салхийг анхлуулж, сэмхнэр оршуулгын газарт ахуй амьдралыг булшилж, сэтгэлийг тэгээд үзэгдэхгүй үүрийн туяаг гих харуулслаар дүүргэж, сүйдэж үргэлжсэн амьдралын цөхрөл альжаалыг нэмж, сүйрсэн бүх зүйл өнгөрсөн гих эдгэшгүй бодлыг дуудана. Аль эсвэл хизээч болохгүй өглөөний төгшүүртхий үзэгдлийг, аюул занал нуугдсан бие махбодын өвчнийг сэргээн. Шижигнэх саарал чимээнд ялдам инхрээлэл сэрж, сэтгэл зүрхнийг гүн цэнхрээр туяарч, эмзэгхэн туслууд цонхон дээр хэрхэн үххийг бясалгагүй, итгэл найдвар өөрийн ирэхгүй, уяа гашууд хувирнам. Хязгааргүй мэлмээ болсон эрм борон туслууд, хязгааргүй зүг төрүүлсэн ихимэн нүд рүү ширтнэм. Бүүдгэр шилэн дээгүр туслаар урсах, бүнжгэр судлын үзүүрт алмаазан шарах мэт чичрүүдээс үлдэнэм. Жирийн олон манан дундаас олж үзэхгүй бүхнийг ариун усны шүлэгчтэл үрэл нэвт гарцгаанам. Аяа нам гүм тогтун зөөлөн бороо минь, ажин түжин урин намдуу хонхон цэцгийн хур минь, амгалан тайван шиврээ бороо чийл чинхнээсээ аяны зам дээр хайр гунигийг цацлан сэржимднэм. Аяа их нутгийн минь бүлээн бороо чийл тусал бүртээ ариухан булгийн сүнс анзаарагдашгүй шүүдрийг тээнэм. Тэгш тал дээр нэг химээр игшиглэн буухта тэвэр цээжиндээ сарнаан хосгүй дэлбийг нээнэм. Нам гүмийн дунд чи эртний дуу гүвтнэж, навчсын өнгөнд алтрах ид шидийг шалганам. Ид шидийг шагнам. Хоосорсон зүрх тэрэл дунд чинь уймран өмөрч, хорвоогийн гаслангийн гарцгүй харанхуйд сөхрөн автнам. Гэрэлтэгч борооны тэрэл гуниг зүрхнээ бууж, хизээч биелшгүй мөрөөдлийн хясланд ухаарал дагалднам. Гэл хар тэнгэрт намайг харгадан одод төгөвч, хэлшгүй гоёын таашаан баясах нүд энд үлдсэнгүйе. Аяа зөөлөн бороо, чи цэцэгсийн амраг, аялгууд хөгжмийн даруул дээр буухад чинь зүрх таатгарнам. Тэнүүн талын гүнд амгалан харанхуйг юулдэг шгэ, тийм л аяз игшгийг чи хүмүүний сэтгэлд бэлгэлнэм. За баярлалаа зинглээ. Энэ нэвтрүүлгийг аварсанд. Гой шилэг байна. Ямар гоё юм бэ? Зүгээр л борон туслаар бүх юмыг илэрхийлсэн ба шүү дээ, тийм. Манай зандаач нөгөө зүйлүүд маш их ажилтаа байгаа, завгүй байгаа. Тэгээ нэвтрүүлэг өргөж чадахгүй, амжихгүй байгаа тий. Тэгээ би одоо түүний нэвтрүүлгийг чадан ээрч гацсан барин та хүргэсэн ашгүй та орж ирж та орлоо. Баярлалаа зинглээ. Гоё. Эпата баярлалаа шүү. Чиний ажилч гэсэн зөндөө байгаа. Тэгээ нэвтрүүлгээ гоё өргөсөнд баярлалаа. Би бас энэ зохиолчийн намтрыг ерөөсөө мэддэггүй байсан. Би яг жүжигтэн дурлаад айгу шимтчихснаас бас л нөгөө манай чойном те манай мандаг сэхэтнүүд шиг ийм хэрцгий түүхтэй гэж бас мэдсэнгөө баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүй од мөндөр сувг үзэх сонсогч та бүхэндээ сүүлч өдөр нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, мөн од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телевизээр хүлээн авсан сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай ор цамттай сонголт 100 жилийн түүхт Итали өрмөнцрийн брэнд Locker, за мөн худалдааны салбарыг дэмжигч Ариг банк маань дэмжиж ажиллалаа. Инх бат Цэнгэл баяр баярлалаа. 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 Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаагчлалын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.